Барилга хот байгуулалтын яам Германы олон улсын хамтын ажиллагааны нэг эмнэлгийн Монгол улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл эрчим хүчний зохицуулахоор Ховд аймгийн засаг даргын тамгын газар хамтран орон нутагт эрчим хүчний хэмнэлттэй үр ашгийг дээшлүүлэх баруун бүсийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Ховд, Баян Үлгий, Баян Хонгор, Говьалтай, Завхан, Увс аймгийн барилга эрчим хүчний салбарын удирдлагууд инженер мэргэжилтнүүд хамрагдаж байна. За эрчим хүчний зохицуулахоор үндсэн үүрэг нь бол эрчим хүчний үн тарифыг тогтоох, за мөн тусгай зөвшөөрөл олгох, за тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавих, за эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагаа, за мөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах юм үйл ажиллагаатай байдаг. За энэ дотор өнөөдөр эрчим хүчийг бид нар бодит өртөгт нь одоо нийцсэн үнээр бол хэрэглэгчд өгч чадахгүй 28-аас одоо 70 гаруй хувиар бол хямд үнээр өгч байгаа. Ялангуяа баруун бүс нутагт бол нэг хэрэглэгчд очиж байгаа 1 кВц цэцлэгээ эрчим хүчний үн 260 гаруй төгрөг байгаа. Гэтэл хэрэглэгч өөрөө энийг 143 төгрөгөөр авч байгаа. Маш их зөрүүтэй алдагдaltaй байгаа. Энэ одоо алдагдлыг эрчим хүчний салбар өөрөө нуруундаа үүрээд явж байгаа. Ер нь цаашдаа хэрэглэгчд бодит өртөгт нийцсэн үн тарифыг одоо хөрөх юм зорилтыг яаж байгаа. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогын эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлого дотор бол эрчим хүчний салбарыг бий даасан, санхүүгийн бий даасан. За ийм салбар болгон хөгжүүлэх юм үндсэн зорилт бас орсон байгаа. За мөн шинээр эрчим хүчний хөөсөрүүдийг барих ийм зорилтууд орсон. За энд бол тухайлбал баруун бүс нутагт Эрдэнэбөрний усан цэцлэгээ станцыг бид нар барих ёстой. За баруун бүс нутаг өнөөдөр 220 орчим сая кВц цэцлэгээ эрчим хүчний хэрэглээтэй. Гэтэл за Эрдэнэбөрний усан цэцлэгээ станцыг бид нэр одоо саадгүй шуурхай барьж эхлүүлж чадах юм бол за утас станц ашиглалтанд орсноор жилд 270 орчим 370 сая кВц цэцлэгээ эрчим хүчийг үйлдвэрлэж чадна. 2 дахин илүү одоо эрчим хүчийг үйлдвэрлэж чадна гэж байгаа. За мөн Эрдэнэбөрөн Мянгад Улаастай чиглэлийн цэцлэгаан дамжуулах агаарын шугам бас барина. За энэ мөн эрчим хүчний шинэ сэргэлтийн бодлогод орсон. Энэ гэх юм бол бид илүү гарсан эрчим хүчний хөөсвөрийг хувийн бүс эрчим хүчний системд нийлүүлнэ. За энэ шугам баригдсанаа Монгол Улс эрчим хүчний нэгдсэн одоо систем нэгдсэн шугамтай болж байгаамаа. Энэ бол бас түүх ач холбогдолтой. Тэгэхээр энэ манай баруун бүс нутгийн иргэд энэ шинэ хөөсвөрөө барих Эрдэнэбөрний усан цэцлэгээ станцыг барихын үйл ажиллагааг бол дэмжиж ажиллаараа. За манай Ховд нутгийн иргэд бол энийг маш сайн дэмжиж ажиллаж байгаа. Нутгийн иргэд удирдлагууд дэмжиж байгаа энд бол бас талархалтай байна. За ер нь баруун бүс нутгийн орон Эрдэнэбөрний усан цэцлэгээ станц, Дөргөний усан цэцлэгээ станц, Таашрын усан цэцлэгээ станц, за мөн одоо Мянгадад 10 МВт шинэ нарны цэцлэгээ станц баригдах гэж байна. Баригдаад ашиглалтанд орсон. Одоо усан хөвсгөлөж аваад үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Цаашдаа дахиад хэд хэдэн сэргийгдэх эрчим хүчний төсөл хэрэгжиж одоо биелэлээ олно. Тэгэхээр баруун бүс нутгийн орон өөрөө Монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чухал орон болно. Хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирлыг бууруулах, сэргийгдэх эрчим хүч, шинэ эрчим хүчийг дэмжих гэсэн үндсэн зорилтуудаа биелүүлсэн олон улсын өмнө бас өөрсдийгөө бас амбицтайгаар танилцуулж чадах аялал жуулчлалын шинэ эрчим хүчний орон болох юм одоо бүрэн боломжтой байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье. Ихэнх аймагуд бол иймэрхүү зорилт дэвшүүлж байгаа. Ногоон аймаг болох тухай асуудал тийм ээ. За энэ төлөвлөгөөний гол зорилго юу вэ гэхээр зэрэг тийм ээ. Ховд аймаг өнөөдөр тийм ээ эрүүл аюулгүй ногоон аймаг болох зорилттой мүү гүм үү гэдэг тухай асуулах гэж байгаа. Тэгэхээр энэ маань нөгөө алсын хараа 2050 хөгжлийн бодлогоо шууд уялдаж байгаа тэр зорилттойгоо. Тэгэхээр Ховд аймаг өнөөдөр хамгийн гол нь сорилттой амбиц тодорхой гаргах хэрэгтэй. Хүн амьтан амьдран суух тийм ээ хамгийн аюулгүй эрүүл ногоон аймаг болохын тулд юу хийх ёстой вэ гэдэг асуулт энэ үйл ажиллагааны төлөвлөгөөнд орж байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааны төлөвлөгөөнд бид нар ороход гол анхаарах асуудал эрчим хүчний үр ашиг гэдэг инхээр зэрэг хүн болгон энэ эрчим хүчний юм шиг ойлгоод байгаа. Энэ бол тийм биш. Өнөөдөр бидний цэцэрлэгт байж байгаа хүүхдүүд маань тийм ээ эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Бидний ирээдүй болсон. Тэд аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой асуудал нь бол засгийн тамгын газар буюу аймгийн иргэдийн хурлын үүрэг юм байна. Тэгэхээр энэ үүргийнхаа дагуунд өнөөдөр энэ үйл ажиллагааны төлөв яаж боловсруулах талаар бид нар мэрэгжил аргасан зөвлөмж өгөө явж байгаа юм л та. За түгээмэл гарч байгаа асуудал бол ингэж хүмүүсийн асууж байгаа асуудал байна тийм ээ. Үйл ажиллагааны төлөвөө яаж ирэмжих вэ? Энийг яаж санхүүж өрөх вэ? Хэн хариуцах вэ гэдэг тухай асуудлыг ярьж байна. За тэгэхээр үйл ажиллагааны төлөвөө боловсруулахад энэ мэрэгжлийн байгууллагуудаас гадна ерөөсөө энд байж байгаа орон нутгийн бүх байгууллагуудын төлөөлөл орох хэрэгтэй. Хувь хвшлийн гэлтгөө бүх байгууллагын төлөөлөл оролцох хэрэгтэй. Тэгжээж нөгөө аймгийнхаа амбиц тэр сорилтынхаа тухай асуудал өөрөөсөө харж байгаа өнцгөөс асуудлуудаа тавьж ингээд бидээ зорилго. За нөгөөтэйгөр аймагуд өнөөдөр бүсийн болон тийм ээ орон нутгийн хөгжлийн
төв бол бас зорилт өөртөө хөгжлийн бодлогын баримтууд байгаа. Эдгэртэйг уялдуулах хэрэгтэй байгаа. Тийм ээ их олон жижиг асуудал шигэлсэн юм хөгжлийн бодлогын төлөвлөлтүүдийг 8 өдөр яваад байдаг л да. Тэгэхээр эдгээр бүгдийг нэгтгэхэд нэгэн том зорилт болгоод тодорхойлох тухай асуудлуудыг бид энэ сургалтаар өгч байгаа. Эрчим хүчний тухай хууль, эрчим хүч хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд оролцогч талуудын чадварыг бэхжүүлэх, тусгай зөвшөөрөл, үн тарифын зохицуулалт, эрчим хүчний хэмнэлт, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, энэ талаар аймгийн зохицуулах зөвлөлөөд орон нутгийн захиргааны байгууллагууд болон оролцогч талуудыг мэдээлэл зөвлөмжөөр хангахад сургалтын зорилго ач холбогдол оршиж байгааг зохион байгуулагчид онцолсон юм а. Дулаан техникийн засвар шинжилэл хийсэн сургууль цэцэрлэгүүдийн хэмжилт тооцооллыг үр дүнд юу харагдчихсэн бэ гэхээр эрчим хүчний хэмнэлтийг дулааны эрчим хүчний хэмнэлтийг 50 хүртэлх хувиар хэмнэх боломжтой нэг барилгыг халааж исэн бол тэр хэмнэлтийн үр дүнд цаашлаад 2 барилга байгууламж жишээ нь халаах боломжтой, шилжүүлэх боломжтой. За зөвхөн эдийн засгийн талаас өгөөж нь байхад нийгэмтэй хүндээ яаж хүрч ийнө гэхээр тухайн цэцэрлэг сургууль сурж байгаа хүүхдүүдэд орчин тав тухтай болж байна, ээлтэй болж байна, илүү сайн сурлагын идэвххэн сайжирч байна. Эрүүл мэндэд бас тодорхой хэмжээгээр эрг үр дүн гарч ирж байна. За тэгээд энэ ховд завхан болон Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн төслийн үр дүнд юу харагдаж байна гэхээр ялангуяа орон нутгийн бүс нутгийн түвшинд бол энэ хэрэглэн суурилсан эрчим хүчний тарифыг нэвтрүүлэх маш үр дүнтэй юм а тий. Барилга байгууламж маань талбай хэмжээгээр биш яг тоолрынхаа хэмжээгээр цахилгаан дулааныхаа тооцоолыг хийдэг бол энэ өөртөө орон нутагт буцаагаад үр өгөөч нь маш өндөр тусах юм байна. Маш их мөнгө төсөв санхүү хэмнэгдэх юм байна. За цаашлаад хэрвээ энэ сургууль цэцэрлэгийг зөвхөн сургууль цэцэрлэг гэхгүй ер нь олон нийтийн барилга байгууламжууд засвар шинжилэл хийхгүй тэр чигээр нь үлдээх юм бол энэ маань өөр хуучирч нураагдах хэмжээнд хүрнэ. Тухайн үед дараа нь тэгээд хэрвээ шинээр барилаа гэхэд энэ 8 дахин илүү өртгөөр шинээр барих болно. Дулаан техникийн засвар шинжилгээг хийх юм бол 8 дахин бага өртгөөр хийх боломжтой. Энэ нь бас л орон нутгийн төсвийг бол бас тодорхой хэмжээгээр ачааллыг нь бол бас тийм хэмнэн ачааллыг нь бууруулна гэсэн үг тийм. Ер нь Монгол улс Парисын хэлэлцээрт 22.7%-аар хүлэмжийн хийгээ бууруулна гэж заасан байна. Энэ 22.7-ыг 100% гэж авч үзвэл эрчим хүчний салбар маань 66.7%, за 33.3% нь бол бусад салбар гэж ярьдаг. Тэгэхээр энэ 66 дотроо бас барилгын салбар маань тэр 2019 онд бол 6.4%-аар энэ хүлэмжийн хийгээ бууруулнаа. 840 мянган тонн хүлэмжийн хийгээ бууруулахаар олон улсад үүрэг хүлээгээд авчихсан. Тэгэхээр яг энэ бодлогын зүйлээ ер нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга хотоголтын яам эрчим хүчний зохицуулахаараа за мөн гадаадын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн энэ байгууллагатай хамтарч яг газар дээр нь ирж энэ дээр хэрхэн яах вэ гэдэг зөвлөм тусламжуудаа үзүүлэх. Мөн дээрэс нь яг энд ирж байгаараа бас яг барилгын дулаан алдагдaltaж ер нь хаагаараа илүү их дулаан алдагдж байна. Энийг хянаж шалгах дулааны камераар бас орон нутгуудаа чадваржуулах байдлаар бас ингэж ажиллаж байгаа. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд заасан аймаг нийслэлийн засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогт тохирсон эрчим хүч хэмнэлтийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх чиглэлээр оролцогч талуудын чадвар дээшилсэн байх үр дүн сургалтаас хүлээж байгаа юм а. За дэлхийн нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх нийгэм эдийн засгийн өргөөжийг нэмэгдүүлэх, дэлхийн дулаар уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад онцгойлон анхаарах болсонтой холбогдуулж бүсчилсэн байдлаар бодлого үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх шаардлага байгааг талууд зохон тэмдэглэлээ.